Гадаад зохион бүтээгчид орон нутгийн шалгаруулалтаас шийдгээ шалгарч ирсэн. Орон нутагтаа асуудлаа шийдээд багш нартайгаа зөвлөөд ирсэн бүтээлүүд оролцож байгаа. Орон аймгийн бас нэг зохион бүтээгч хүрэлцүүлсэн байна. Давааны нэмийг бүгдээ ухтаа авцгаая. Давааны ба түүний багийнхан. За сайн байцгаана шүү дээ. Сайн явж ирсэн. Сайн явж ирсэн. Орон говьс хэдүүлээ ирэв? Тавуулаа. 5 баг уу? Үгүй. 5 хүүхэд ирсэн. 3 баг 5 хүүхэд ирсэн. 4 хүүхэд. Танаа орон говийн шалгаруулалт ямар болов? Хэдэн баг оролцов? Хамгийн айдас өрсөлдөгч хэм байв ярьж өгөөч. Одоо манайд орон говьос 40 баг орж 60 орчим санаатай. Хамгийн айж одоо өрсөлдөх юу байсан бол нөгөө төрөний усны онгоц байсан. Усны онгоцоос айсан юм та нар. Усны онгоцоо шүдэнзээр шатаачихгүй байсан. Одоо шүдэнзээс бүтэлт ирсэн байна тий. Одоо шүдэнзээ танилцуулж өгөөч. Миний санаа бол эко шүдэнз байгаа. Одоо энэ байна л да бид хэд ашигладаг шүдэнз. Бид хэд яг шүдэнзийг ийм болгож ашиглаж чаддаг. Чаддаггүй шүү дээ. Би чадна хичээвэл. За хамгийн сайн хичээлүүдээ гэхэд ийм болгож шатаад. Ийм болгоёг ивэл гар хуруу түлчгээд байдаг. Шүдэнзээ өгөөч би чамд үзүүлээ. Чи чам тайлбарлаж байгаа болохоор тэнд оролдоод байгаа. Хамгийн үр ашигтай шүдэн зарцуулахгүй зүчгүй. Тэгээд одоо яг бид хэдий ашигладаг жижиг шүдэнз бол 40 мм-ээс 65 мм байдаг. Харин одоо миний яаж байгаа шүдэнз болохоор 15-аас 25 мм хэмжээтэй. Тэгээд энд богинохон болохоор гар хуруугаас түлчих гээд байдаг болохоор ийм бариул хийж өгнө. Одоо 0 таваарандаа байдсан шүү дээ. Тэрэн шиг одоо дарангууд л ингээл юм гарч ирээл одоо ингээл чимхэл яах зориултай жижиг авсаархан яг л хүн гараараа барьж байгаа юм шиг шүдэнзээ ингээд зурах боломжтой. Тэгээд энэ нь одоо байглаас авах модыг 2 дахин хэмнэх боломжтой байна. 2 дахин л үр ашигтайгаар зарцуулж байгаа гэсэн тийм ээ. За наач төгсөөр одоо хэмт төгөлдрийн орлогоор бол нэг иймэрхүү болж байна. Чаас өрн багшийн орлого амжилттай болсон. Энэ шин санаа, шин шийдэл мөн үү цогж авах шүүгчээ? За ямар ч байсан тэр бариулыг ирэхтэр их удаа ашиглаад бүгднийг 100% дагаад тэгээ ашиглахаар болчихно тий. Ямар нэг үлдэгдэл хэрэглэхгүй. Тэгэхээр яг бол энэ шин санаа мөн. Ер нь бол одоо бусад орнууд бол энэ мод ашиглаж идэг шүдэнзнээс бүгд татгалзаж байгаа шүү дээ. Хамгийн эко юм нь жожголох болж л аваад байгаа. Гэхдээ яг зөв нэгд бий болгосон шүдэнзийг ингэж удаа ашиглана гэдэг бол санааны хувьд бол зөв. Төгөлдөр шүүгч. Миний хувьд бол энэ бас их хөөрхөн санаа санагдаж байна. Яагаад вэ гэх юм бол шүдэнз одоо байгаа шүдэнд угаасаа шүдэнзийг угаасаа хүн ерөөсө гүйцэтгэл хизээч юм бараг шатаадаг. Та галаа асаагаа цаасаа шүдэнзээ асаагаа цаасаа асаалаа тэгэл унтраагаал талдаа ч өрөхгүй. Тэгээ тийм болохоор энэ маань гэсэндээ цаад санаа нь бол айгүй яг эко юу гэдэг нь харагдаж байна л да. Тухайн одоо модыг одоо нэгсэндээ шүдэн зүйдүүлж байгаа модны хэмжээг 2 дахин багасгана л гэсэн санаа байна шүү дээ. Хаад энийг 2 толгойтой гэж бодоогүй юу? энийг яагаад жижигхэн болгосон бохоггүй. Одоо 3-1-ийг нь ашиглах эсвэл 2-1-ийг нь ашиглах хэднэ тийм зорчмоор. Тэгээ урт богино одоо гал ноцоогч байгаа бол бариулаасаа ингэж хийгээд бүр цаад уг руу нь бас галаа ноцоох боломжтой. Юу бол ойлгохтой та гэхлээр тэр шүдэнсний давхар толгойтой 2 толгойтой зургийг олсон юм шиг байна тийм үү? Тэндээ санаагаа авсан юм шиг байна шүү дээ. Тэгэхээр миний санаа бол хэмжээг нь 2 дахин багасгасанд орвол 2 толгойтой шүдэнсээр нэмэх нь та эдийн бариул нэмээд очиж юм бол яг жинхэнэ илүү их мод баг хэрэглэж гэсэн үг. Ялгаа авах шүү дээ. Бариулт бол бариул юм чинь. Бол харандаа баригчих те. Барих гэдэг нь шүү дээ те. Гэтэл чин шатцсан үзүүр чинь нарийнхан болчих тийм үстэй. Юу үзүүрлэгч хийх гээд байгаа юм уу? Зүгээр сургуулдаг юм хийх гээд байгаа юм байна. Үгүй. Зүгээр ингээд тэгдэг юм. Үгүй тэгэхээр чи нэгдүгürt нарийнхан болно, хоёрдугаар тэр чи харлаад үнсэн гар мар заваар болно энэ чинь бас ийм асуудал шүү. Тэгэхээр өөрсдийнх нь санаа бол хамгийн сайн санаа л гэж бодчих юм яа. Барьдаг талаар нь чинь барьдаг тэгэл тэрүүгээр Хүний санаа хүний хар нүлдээсэн дээрээ. Тэгээ биднээс хөгжүүлэх гээд бүр буруу тийш явж байгаа юм. Тэгээ их бага хэмжээгээр дурч үзэх хэрэгтэй л доо. Ер нь яг хөглөө нэг бүдүүн харандаа байдаг шүү дээ тий. Тэр нь шүдэнзээ хавчуулах юм бол яг диаметр таарна баг. Тийм ээ. Тэрэн дээр ингэж үзэхгүй бол тэр чинь яг энүүгээр хугарна яг баригчаараа бол угаасаа хугарна. Нөгөө нь холбоосон дээр хамгийн хачаал нэр тэгээд юу галаа асаах нөгөөдөг чинь хугараад байвал бас болохгүй шүү дээ.
За ингээд шүүгчдийн гэрэл асаж үтэл 2 дугаар шатанд тэнцэх эсэх нь шийдэгдэнэ. 1 ногоон, 2 ногоон. Боловсронгуй болгоорой гэж байна. За баяр хүргэе. Залуучуудаа 2 дахь санаагаа танилцуулбал бид нөө. За амжилтсэ. За. Савдуур төглөөнөөс бол хүүхдүүд цэцэрлэг хүүхдүүд бол их очиж бэртдэг. Ингээ ооччод боч хэмжээг хахад нөгөөтг нь савлж ирээ зөгтөг мэд. Олон янзын тийм одоо бэрхшээл тулгардаг. Энийг бол энэ тооромжоо шийдэн байгаа. Энэ тооромж нь яадаг вэ гэхээр дугуйны тимний дискийн тооромжноос бол санаа авсан. Хүүхэд суус үед бол энэ маань ингэж тавигдаж одоо чөлөө төдлөн. А хэрвээ хүүхэд доочлоо гэхэд энэ маань одоо дээшилж энэ бол пүрш байгаа. Энэ дээшилж зурж зогсно. Удаашир зогсно гэсэн үг. Хүүхд унах юм бол ингээд яг байсан гадар хатчихна гэж ойлгож би үгүй юм уу? Ингээд удаан удаан буулгаж ирэх юм уу те? За. Өстө зүйтэй санаа. Манай нөгөө аюулгүй орчин хүүхдээ өсөн төрнийгөө өстэй чухал санаа. Тэгээ угаасаа хүүхд чинь савлон цохиулчих гэдэг учраас наад завнууд чинь хөгжүүлвэл нэлээ чухал асуудлыг шийдэх юм байна. Хүүхдийн тоглож байгаа тэр бэртлийн энтрийг бас харж те шийдэл гаргаж байгаа нь бол маш чухал байна. Тэгээ саяны хэлж юу хөтлөгч нар бас асуугаад байна шүү дээ. Алгуур буух юм уу шууд тэр байралдаа зогсох юм уу гэж асуулт асууж шүү дээ тий. Тэгэхээр яг тэр хийцнийхаа яг одоо удаашралтаа бууна гэдэг чинь эргүүлээд юугаар буулгаж байгаа гэсэн үг шүү дээ. Үрэл дээр нь барьж байгаа гэсэн. Энэ хийц дээр бас нэлээд жоох анхаараар тийм ээ. Савлуур учраас. Лифт унахаар гэж тооромсдог шиг юм байна л да. Цог зовхон шүүгч. Тоормжилж байгаа механизм бол уул яг шийдэл бид нар ингэж хийх гэж байгаа байхгүй. Удаан зогсно гэдэг нь тэр хийцэн дээр чинь жоохон төгтөө юм шиг. Тэгээд яг одоо санаа байгаа. Гэхдээ дэлгэрүүлнэ гэсэн чинь тэгээд тэн дээрээс ажиллаарай. Хийгээд үзье гэж ах шиг байна. Гэрэл ногоон. 3 2 бүтээлтэй ирэх юм байна да. За амжилт хүсье байж та.